Okay, it's day 3. Би өнөөдөр жоохон арьс арчилгаа хийх юм уу гэж бодсон. Өчтөр ерөөсөө арснаа хүрээгүй. Медик хийлээ. Хатаар би жоохон ингээд нүрээ арчичаад тэгээ хэрэг гадна артай байх үед гарах хэрэгтэй бол заавал нарны тос босоо түрхээрээ гээд дэмждэг гэжсэн. Арч өчтөр хамрахаа энэ чигчээсээ гаргалсан болохоор амар гоё байсан. Орой ч ерөөс ирэхгүй нэ гоё унтж байгаад өглөөс ирсэн чи амар гоё ирсэн. Гадаа зовирлол ерөөсөө хавар мамран дээр тэгэж амар зовир мэдрэгддэг юм байна. Юун дээр зовир мэдрэгдэж байгаа гэхэл яалтч гэн авирон дээр яг босож сууж моход л тэрээсээ дээр л нэлээд зовир мэдрэгддэг. Иргэдөө би бүр нэлээд натурал гэл нөгөө жижиг өөрчлөлтүүд хийсэн болохоор бас тэгдэг шүү. Надад амар гоё мэдрэмж төрж байна. Би амар хөөрхөн болоод байгаа юм шиг. Одоо тэгээ өдрийнхаа ямиг уучаад гарч алах юм уу ийш тийшээ жоо алахгүй бол бас хэд ингэ хөвтөн байдалтай байвал нэлээ хавталт үүсдэг гэсэн шүү. Өнөөдөр юу ч хийсэнгүй манай гэрт хоёр зүгээр л гэр зураа байгаа л хальт гарч хогоо юусан. Толонгос бүр хогнууд амар сайн recycle хийж хайдаг. Яг пластик хогнууд, цаасан хогнууд, хоолын өгдөгдөл өдргээ бүгднийг ялгаж хайдаг хэр гоё. Хоёр гоё энэ чи солонгосоос бахан худлаад авцсан. Блэгийн орчвэр зүгээр амар хөргөн мах бүр ингээд олоод Монгол тавнаас олоод амар хөргөн бэлдээд. Тэгээд ер нь усан орж болох нөгүй усан орохгүй одоо гороо хочлоо. Одоо удахгүй гэж байгаа юм тий да. Маргааш шимлэг дээр очихтой болцгаая. Good night. Hello. Сайсэрчин. Би нөгөө нэг day 2, day 3 гэж явуулсан шүү дээ. Хагалгааны орчныхаа маргаашнаас нэхлээд day 1 нэг дахь өдөр, хоёр дахь өдөр гээд явтаа юм шиг үлээ. Тэгсэн чинь өнөөдөр дөнгөж 3 дахь өдөр нь болдог байна. Өсвс бүр яа үсээ байгаа байна, усан ормоор байна. Ирэхэд бол өдрөө жоохон хавталт орж ирж байна. Ингээд сансаад тахад яг 3 дахь өдөр нь л хэцүү байд юм шиг миний бүр хавраг амар өвдөж ирлээ. Бусдаар бол яаж ч юм хамран дээр ерөөсөө хөлтөөд юм бэ. Одоо би эвлэг рүүгээ очиж шаардлага илгүүлэх гэж байна. Одоо яг ингэ харангуйд би яг зах шиг харагдаад байгаа юм да. Сая би өглөөнийхөө ямиг ууцсан. Одоо тэгээд эвлэг рүүгээ гарах гэж байна. Өглөө дээр ирсэн сайн эмчнэртэй үзүүлчлээ. Тэгээд хамраа бас цэвэрлүүлчихсэн. Тэгсэн чинь намайг өнөөдөр усанд орзуулсан гинэ. Waterproof tape гэсэн дээр нэг уснаас хамгаалттай юм наалтууд ойдолтой хэсэг дээр тавиад тэг усанд орзуулсан гэсэн. Өнөөдөр ямар ч байсан зүгээр усанд орно гэсэн чинь амар гоё. Өнөөдөр чинээсээ day 4 болж байна. Өчигдөр би зүгээр хайлт ингээд жоохон айдсан тавцсан. Манай блэгийн орчуулагч маань над руу нөгөө нэг миний яг хагалгаанд орохоос өмнөх тэгээ дараах зураг явуулсан байхгүй юу? Тэгээ би дараагаа харчлаа шууд тэгээ жоохон шокнд ороод яа ингэж амар өөрчлөгдөх юм бахтаа. Миний өмнөх хамар ч тийм муухай хамар байгаагүй шүү дээ хөрхөн өндөр тийм. Тэгэхээр тэрэн дээрээ бас ингээд чүүд өөрчлөлт хийхлээр ингээд ойлгох гэсэн чинь надад бүр амар их өөрчлөлт гарсан юм санагдаа. Тэгээд би жоохон шокнд ороод ашгүй юм ч маа за яг дараагийн зурагнаас ингээд өөр бол юм аа ингэж сууж өгнө гэд тэр намайг тайвшруулах орчуулагч маань надад ингээд сандвич өдөр явуулаад сэтгэл зүгээ нэлээ бэлдэх хэрэгтэй юм байна. Миний хамгийн ажил юм гэдэг яна би ингээд би биш юм шиг харагдчихвал яна гэдэг амар хаацсан. Тэгээ одоогийн харангууд яг би юм шиг харагдчихлаа. Яг энэ процесс бичлэг дээр бас дандаа бүр амар царай ботах. Тэгтээ тэгэл яг өмнө байдал нийлээ. Болохоор юу яа. Би солонгос найзтай уулзсан бүр нөгөө Канадад сурч байхад миний roommate-с охин баггүй юу Кион гэдэг. Тэгээ өнөөдөр бид хоёр Hyundai Center-лөө очсон. Тэгээд өнөөдөр л бараг одоо эмнэлэг рүүгээ очихоос гадна анх удаа ингээд гадаг шатаа гарах гэж байна. Өчигдөр усан нарсан ч гэхдээ үсэн гоё зэрэг болсон. Амар гоё да.
5 байсан. Тэгээ өчигдрийн хав бичлэгийг ерөөсөө хийгээгүй яагаад гэвэл гэртээ ерөөхдөө тэгвэл итэл бичлэг үзэл тэгэл байсан болохоор ерөөсөө нэг амар өөрчлөлт гараагүй. Ер нь сүүлийн хэдэн оны жоохон юм kind of boring нэг тийм зүрхтэй өөрчлөлт гардгүй юм байна. Жоохон гадуур сонгосуугаар шопинг хийж авсан. Өнөөдөр day 6 өнөөдөр 6 дахь өдөр маргааш өглөө 10 цагаас би гипс авахулна. Догтлж जैन. Тэгтээ бас жоохон айж. Тэгээд хамраа болохоор одоо энэ дээрээс нь ингээд гипс нь жоохон хохроод эхэлсэн. Хавдар бол байгаа. Одоо хүртэл дух жоохон хавдартай байна. Нүүр бас хавдартай байна. Маргааш штэ тий хамар ревил хийнгүүд угаасаа миний хүссэн хамар гарч ирэхгүйг нь би мэдчихэж байгаа. Яг үл амар хавдартай болохоор тэгэхээр сандрахгүй байх хэрэгтэй. Тэгээ харчаад бас шокнд орж болохгүй. Тэгээд тэдрээ мэдчихэж байгаа болохоор ямар ч ингээд сэтгэл санаагаа би бэлтэж байгаа. Маргааш гипсээ авахулчаад маргааш би бас нэр color analysis хийх гэж байгаа. Өнөөдөр сонгосуугаар явж би амар гоё шопинг хийсэн. Ер нь бол би ингэж бодсон бас Монголд очичоод нэг мөсөн солонгосоос авсан бүх юмнуудаа ингээ харуулад haul хий гэж бодсон. Яг тэгвэл дараа нь та ядаа солонгост ирэх юм бол ийм дэлгүүрүүд амар гоё юм билээ шүү гэд би бас гоё бэлтэж өгвөл хөөрхөн санагцсан. Ерөнхийдөө бол өнөөдрийн апдейт ийм байна. Маргааш гипсээ авахлахдаа бүгдээ уулзцгаая. Гипсээ авах гэж байна. Oh my god. Тэгээд ийм дорч хэлж байна. Хавдар хараа гайгүй буугаад байгаа даа. Тэгтэл хаа амар их байна ёо. Яра. За ингээд шинэ Airbnb дээр ирлээ. Шинэ bathroom байна. Тэчүүш үү энэ юм содл модалтай. Okay guys. Гипсээ хоосныхаа дараа манай гэж тоор нөгөө Airbnb-г нүүлгэн гээд шинэ Airbnb дээр ирсэн. Амар хөрхөн kitchen ингээд юу гэдэг юм лээ. Ингээд хаагтчихлаа. Тэг тэнгууд зүгээр л ингэж хаагтдаг. Амар хөрхөн байгаа. Нэг юм л энэ да. Одоо яштэй тийм миний хамар бүр амар хавтцсан би бүр яг аватар шиг харагдаж байгаа. 1 2 3 камер гайгүй харагдаад байгаа юм уу? Бүх хэсгээр ингээ хавтцсан. Тэгээд дээрэс нь энэ хэсэг нь нөгөө амар хавтцсан гэсэн. Би нөгөө нэг энэ хэсэгтээ бүр яг бүтэн мөсөөр тавьж яаж болохгүй байхгүй юу? Тэгээд тэмүүт энэ дээр ингээ бүр дээшийг ингээ хавтцсан. Тэгээд миний урал ингээ доошлцсон. Би одоо яг ийм thank you sis. Хүү шиг харагдаж байна. Pumpkin juice, cheers. Хөөлийн хүү шиг from green tea. Where are you Christmas? Ойроос ингэж харагдаж байна. Одоо энэ хэсгээр нэлээ ингэж шаардлалттай байгаа. Хөөе миний гэхдээ арьс ямар гоё яагаад намайг ерөнхийдөө санаагаа амраагаарай. Санаа битээ заавараа. Гипсээ авах үед хүн болгон ингэ амар сэтгэлээр ундаг гэсэн. Одоо ингэ энд ойдол нь байгаа. Энэ дээр нь дахиад нэг юм тавьсан байгаа. Тэгээд дотор нь бас ойдол байгаа. Тэрийг нь 14 дахь хоног дээр нь авдаг гэсэн. Тэрийн тэгчээд би Монголд очиад авахулч нь ерөөдөө Монголд бас ингээд хамтардаг имлгүүд байдаг гэсэн. Тэгээд тэрэн дээр нь очиад авахулч жолно гэж илээ. Одоо тэрээс өөрийгөө хараад ерөөс тасч чадахгүй байна. Гэхдээ сэтгэлээр унах ямар ч шаардлага байхгүй угаасаа what's done is done. Одоо ингээд буцах боломж байхгүй. Одоо нэгэнт ингээд юм болсон тийм болохоор ерөөсөө санаа зовхгүйгээр зүгээр одоо ингээд өөрийгөө хүлээж аваа. Тэгээ хавдраа бохоо хүлээн. Ер нь бол хавдар нь ялцчгүй 1-2 сар бол нэлээд байна л гэдэг юм билий. Гэтэ нэг одоо 2-7 хоног 3-7 хоногийн дараагаас арай гайгүй болчихно гэсэн. Яг жинхэнэ амраа харахын тулд 1 жил хүлээх хэрэгтэй юм билээ шүү. Тэгэхээр намайг одоо ийм байгааг харчаа битээ шаалаарай. Солонгосоос 3 хоногийн дараа явна. Тэгээ Монголд очлоо. Солонгоос яг 21 хонцлоо. Тэгээд сүүл рүү бол ялцгүй гэрээс хандаг юм байна. За хавлагаанд орчоод 1 сар болсон байна. Өнөөдөр 3 сарын 7. Тэгээд одоо би танайдад 1 сарын дараа хамар ямар байгааг харуулна. Тэгээд хамраа харуулахаас өмнө одоо хүртэл хавантай байгаа.
Тэгээ дээрэс нь хамрын хаван буух гэж бүр 1 жил болдсон байлээ. Ерөнхийдөө бол би бас нэлээд сайн судалсан манай эмч ч гэсэн надад хэлэхдээ 6 сараас 1 жилийн хугацаанд ерөнхийдөө бол хамрын хаван буугаалдаг гэсэн. Тэгэхээр одоо харах гэж байгаа result маань болохоор бас хавантай байгаа гэсэн үг. Alright. 1 2 3. За би хамран дээрээ болохоор ерөөс ингэ контур ч юм уу сүдрүүл тавиагүй байгаа. Тэгээд уртлаасаа болохоор юм таад харж өгөлөг энэ хэсгээрээ ингээ хавдсан байгаа. Тэгээд хажуудлаасаа болохоор ийм харагдчих. Таад ингээ харж өгөлөг одоо энэ хэсэг дээр ингээд дарангуут ямар ч хаван байхгүй байхгүй юу. Тэгээ энэ дээр ингээд дарангуут доошоо миний хамарч гэжтэй ингээд нэлийн зөөлхөн хэсгнүүд байгаа. Тэнгүүд яг энэ хэсэг хавантай байгаа гэсэн үг. Тэнгүүд уг нь бол ингээд авчих юм бол нэлийн хөөрхөн буух ёстой байгаа. Одоо та тэрийг анзааруулъя шүү дээ. Энэ хэсэг нэлийн ингээ хавантай байгаа ингээ өргөгдсөн. Би тэгэхээр одоо уруулаа. Инглээр ингээ таталтаад байгаа. Тэгээд энэ өндөр хэсэг нь бас жоохон сууж бууж өгөх ёстой. За тэгээ одоо би та хэдэд яг хамрандаа яг юу хийлгэснээ хэлье. Хамрах болохоор та өмнөх влогноос үзсэн байлгүй. Би болохоор доторх хамгийн надад номер 1 зорилго нь болохоор хамраараа амьсгалж чадах байсан. Тэгээ миний нэг анзаараад байгаа юм биш үү? Би ингээд ярьж байхдаа одоо сая та сонсноо гэл ингэж байгаа. Ярьж байхдаа би дандаа ингээ хамраараа амьсгалж сураагүй болохоор дандаа ингэж амьсгалж ярьдаг байсан юм байлээ. Өмнө нь ч гэсэн би ингээ бичлэг эдэлж байгаа даа нөгөө millennial pause гэдэг нь шүү дээ. Ингээ одоо гэ яг тэгэж ярьдаг. Тэгээд одоо би ерөөс ингээ хамраараа амьсгалж ер нь та энийг бас надад коммент хэсэгт бичээрэй. Хүмүүс ярьж байхдаа хамраараа амьсгалж ярьд юм уу эсвэл амаараа амьсгалж ярьд юм болоо би сайн мэдэхгүй юм заяа. Ямар ч юм би бичлэг эдэлж байхдаа анзаарсан. Тэгээд өмнө нь амьсгалж чаддаг байсан болохоор дандаа амаараа амьсгалаад идэг байсан мөлий. Тэгээ одоо болохоор эхний 2-7 хоног дотроо бас нэлээд хавантайсаа одоо ч гэсэн дотроо ер нь хавантай байгаа. Хит давстай юм идэх ч юм уу халуун ногоотой юм идэх юм бол ингээд жоохон хавантай сэрдэг. Тэгээ тэнгүүд дотроо хаван одоо гайгүй болсон. Амар сайн үнэрлж чадаад байгаа. Тэгээд ягаад ч юм би Монгол ирснээс хойш хоньны махтай хоол ерөөсөө идэж чадахгүй байгаа. Өмнө ингээл гоё ресторант ороод ч юм уу эсвэл цагаан сараар ер нь бол би мах чанж идэхтэй гоё сээр дал чанж идэх туртай байхгүй юу. Тэгээ одоо ингээд чанангууд надад бүр амар муухай өнөртэй байгаа. Тэр нь би солонгоос би таадаас асуусан байхгүй энэ яг юунаас болж байгаа юм бол хамар сайн амьсгалж эхлэхээр ингээ үнэр илүү сайн үнэрлээд тэгээд байгаа мó гэсэн чинь хэсэг бүлэг хүмүүс болохоор бас тэгсэн гэж яг таславчаа тэгшлүүлсний дараа ингээд хоньны махад амар муухай нэртэйсэн гэсэн. Бүр амар хорц нэртэйд тэгээд идэж чадахгүй байх гэсэн. Зарим хэсэг хүмүүс болохоор солонгоос ингээд хүн болгон гэж солонгосчууд ерөнхийдөө дандаа махан дандаа угаагдаж ирдэг болохоор ямар ч тийм үнэргүй ирдэг болохоор тэрэнд нь тасцсан байдаг. Тэгээ Монгол ирэнгүүд тийм болчтой гэсэн. Гэтэ би солонгос 1 сар 21 хоног байсан болохоор тийм хурдан тийм өөрчлөлт гарах юм уу? Энэ яг хамрны хуу үгүй юу гэдэг би сайн мэдэхгүй байгаа. За тэгээ хоёрт болохоор би яг энэ үзүүр хэсэгт бас урагшаана ингээд жоохон өндөрлүүлж яг энэ үзүүр хэсгийн өндөрлүүлсэн байгаа. Тэгээ тэнгууд яг энчээ мөгөөрсөгаа гэсэн үг. Имплант бол хийлгээгүй угаасаа имплант хийлгэх ямар ч тийм шаардлага байгаагүй өндөр угаасаа өндөр хамартайсан болохоор тэгэхээр энэ хэсэгт юу ч байхгүй явж байгаа яг энд байгаа байхгүй юу. Яг энэ ч одоо ингээ барингууд юм хатуу юм мэдрэгдээд тэгээд нэг сони энд одоо хөрөнгүүд энэ ч гэж хүрээд байгаа. Одоо хүртэл ингээ мэдрэлүүд нь эдгэж эхэлж байгаа юм шиг байлээ. Тэгээд 1 сар л өнгөрсөн байгаа болохоор би бас ингээд хамрны хаалгаг ийм удаан эдгэрэлтийн процесс байдгийг мэдсэн ч гэсэн яг өөрөө ингээд биеэрээ туулж ижил бүх юмыг маш сайн ойлгож авдсан байлээ. Тэгээд би таадаас энэ бичлэг дээр яг ингээд бусад хүмүүсийн магадгүй ярьдаггүй зүйлсүүдийг ярина гэж бодож байгаа. Тэгэхээр сайн сонсцоогоорой. Хэрвээ таад ингээд хамрны surgery-нд орно гэж бодож ивэл эхний хэдэн хоногтой ч бүр нэлийн хэдэн сартаа нүүрэндээ ер нь бол дасаж өгөх юм шиг байлаа. Хаван ч угаасаа буух гэж нэлийн уддсан байна. Ялангуяа хамран дээр бол тэгээд миний бас надад бас амар сонир санагдсан юм байна шүү дээ. Тэгээд би ингээ инээмсгэлж чадахгүй байсан. Та эцгийн зургийг харлаа би яг оёлоо авахулдаг өдрөө инээмсгэл гээд дээдлийн орол хөдөлдөг юм лээ хавангаас болоод. Тэгээд одоо ч гэсэн яг сайн инээж чадахгүй байгаа. Гэхдээ энэ нь бол
хам буусан цагт бол дайггүй болчихно. Зарим нэг өдрүүд болохоор миний хамар овоод дайггүй ингээд хавангуу байгаад байгаа юм шиг. Зарим нэг өдрүүдэд болохоор бүр амар ингээд хавна нь ихсэн юм шиг сэрж ийсэн. Эхлээд яг нөгөө нэг царайгаа танихгүй байх үйл явцсан шүү дээ. Хамгийн эвгүй нь энэ хамарнаас нь оруулын хэсэг энэ зайгаад энэ ингээд юм урт болчтой юм билээ. Тэр тэгвэл ингээд урт энэ хэсэг нэг хавантай тэгэд ингээд байж байгаа тийг ингээд аватар шиг харагддаг. Хамарны мэс засал хийлгэе гэж бодож ивэл та гэдэг шүү дээ. Яг ингээд эмчээ зөв сонгочоод ерөөсөө ингээд имлэг гэхээсээ илүү эмчийн хаал одоо before after зургуудыг харах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь дараа after гэсэн зураг нөгөө туркийн эмч нар чинь ихэнхдээ яг нөгөө мэс заслын өрөөнд өмнөх тэгээд дараахыг нэг авсан байдаг шүү дээ. Тэгээд мэс заслын өрөөнд авсан дараах нь ерөөхдөө бол ингээд сууж өгөөд идэж өгөхөд яг тэр үр дүн гарч ирдэггүй юм билээ. Яг 1 жилийн дараа гэхэд хавна нь буугаад ч юм уу те суулгасан имплант ч юм уу мөгөөрсөн ингээд нэлээд сайн сууж өнгөд маш өөрчлөлт гардаг болохоор ийм long term results буюу ингээд маш удаан хугацааны дараах хамар нь ямар болж ин гэсэн тийм зурагтай эмчийг сонгох нь илүү зүгээр юм байлээ. Тэгээд дээрэс нь эмчээ сонгоцсон тохиолдолд тэр эмчтэй ингээд яг хүсэж байгаа хамраа болохоор ерөөсөө нэг иймэрхүү гэж харуулахгүйгээр уртлаасаа ийм хамар, хажуудлаасаа иймэрхүү, доотлоосоо одоо ингээд нөхөн ингэж харагддаг, уртлаасаа нөхөн ингэж харагддаг ч юм маш детальтай тэгэж үзүүлж ич эмчтэйгээ сайн тохиролцох юм байл шүү. Яг би бол нэлээд сайн харуулсан. Гэхдээ би яг хамрын нөхөн дээр олж холжилж үзээгүй юм байл. Тэгээд тэнгууд одоо миний хамрын нөхдөйхөө ингээд томорцсон юм шиг санагдаад байгаа юм. Гэхдээ яг эмч маань хэлэхдээ бол энэ ингээд сууж өнгөд төлөө гой бууж гой яг гой натурал болно гэж надад хэлсэн. Тэгээд би бас өмнөх хамартаа бол ер нь бол би өмнөх хамартаа хайртайсан. Яг тэгвэл би ингээд мейкап түрхчэнгүүд амар хөөрхөн хамартаа болчдөг байсан. Тэгээд надад лав миний өмнөх хамар таалагддаг байсан. Тийм ч учраас ч юм уу би ингээд нэлээд хэдэн хоног жоохон депресссэн. Яг ингээд яах гэж ингээд зүгээр байгаа хамрандаа хөрөвч юм уу те яагаад ийм болох ч зүгээр л тэгэл таславчаад гिचлүүлэхгүй дээ гэж бодоод байсан боловч одоо хамаагүй л тасч эхлэдэг байгаа. Тэгин хамрандаа илүү дурлж эхлэдэг байгаа. Ямар ч зэн this is a long fucking process you guys. Нилээ emotionally, mentally дээрш доошлдог team process юм байлээ. За тэгээд надаас та асуусан байсан. Яагаад яг энэ имлэгээ сонгохоор болсон бэ? Бусад имлэгүүдээсээ гэд. Яг энэ имлэг бол миний хамгийн анхны уулзалт хийсэн имлэг байхгүй юу? Тэгээд энтэй бүр илүү сайн деталлуудын тавьчаа Blee гэдэг нэртэй VVLY гэдэг нэртэй имлэг. Анх ороход л надад vibe нь таалагдсан. Айгуу гоё энергитэй газар шиг санагдсан. Тэгэл маш цөөхөн эмчтэй, цөөхөн ч гэж баг 2 л эмчээс нэг нь арсны эмч, нөгөөх нь болохоор яг хамар нүдний эмчээсэн. Тэр эмч маань болохоор Kim Ji-hoon гэдэг яг захирал эмч манд байсан. Тэгээ эмчтэйгээ уулзаад, орчуулагчтай уулзаад юмнууд яриа суусан чинь би бүр тэнцээ баг 3 цаг суудсан байсан. Тэгээд надад ийм гоё 5 тухтай мэдрэмж төрүүлсэн. Тэгээд эмч маань намайг амар гоё сонссон. Яг том эмнэлэг дээр очиход болохоор нэг юм ингээд эмчтэйгээ ингээд уулзж байгаа ч гэсэн нэг тийм яарсан амар ингээд яаруулсан мэдрэмж төржсэн аахгүй юу. Тэгээд надад бол эмчнэр нь бол уг нь бол таалагдсан заяа. Ингээд 4 эмч нартай би уулзахад дөрвөлээ надад өөр техникээр хамрыг чинь юм болгоно гэсэн байдлаар хэлсэн. Тэгээд тэгмүүд би яг нэг эмчээс нэг юм сураал дараагийн эмч дээрээ трийг яриад яг ингэ яваад байсан юм санагдсан болохоор ямар ч олон эмчээр явж үзсэн бол надад үнэхээр таалагдсан. Бүх эмчтэр нь л надад мундаг юм шиг санагдсан. Гэтэ надад хамгийн unique гэдэг эмчлэг байсан шүү дээ. Unique гэдэг эмчлийн эмч нь болохоор нүдний давтан мис засал дээр айгүй сайн билээ. Одоо нүдний давхрааг давтаж одоо засахтаа айгүй сайн санагдсан. Хамран дээр ч гэсэн ер нь давтан мис засал дээр айгүй сайн билээ. Тэгээд тэнгүүд яг захирал эмч нь арай нэг жоохон 50 гарцсан ч юм уу би сайн мэдэхгүй шүү guys. Don't take my word for it. Гэхдээ ямар ч арай хөшөндөө эмч байсан. Тэгээд айгүй сайн мэдлэгтэй юм шиг санагдсан. Тэгээд unique Blee хоёр хоёлаа арай нэг тийм томдоо имлэг гэхээс илүү жижиг имлэг байсан. Тэгээд тэр хоёр надад таалагдсан. Нанаа ч гэсэн надад таалагдсан. Яг бол яг нөгөө нэг хоёр тустай амж гэх юм уу да яг чих хамар хоолой амж тэгээд гой сайхны мис заслын амж гээд хамар дээр тийм тустай хоёр амж байсан. Тэнгүүд тэр нь яг ингээд жишээл хамрын таславч зэгцлэхэд бол маш гой санагдсан. Эхлээд орхосоо гадна дараачийн үйл явц нь амар чухал шүү дээ. Мис засалтаа ороод дараачийн after care надад айгүй чухал санагдсан болохоор одоо жишээл том эмнэлэгт оронгууд ингээд амар олон хүмүүсээс ахгүй юу. Тэнгүүд бүр амар олон хүмүүс орж гараал зөндөө ингээл боолтой хүмүүс агаал амар олон давхруудтай тэгээд тэнгүүд надаа ингээд
жоохон ингээд anxiety өгөөд байсан. Тийм одоо би ингээл мэс засалд орчоод ингээл гарангууд дараа нь ингээл буцаж хурж ирэл хүлээх ч юм уу те оочнд ингээл байж байгаа л орох ч юм уу нэг тийм том газрын нэг тийм хит их том юм амар олон хүмүүс надад too much санагдсан. Тэр бол гэхдээ яг personal preference байх гэж би бодож байна. Хүн өөр болохоор яг надад чухал юм л тэрсэн. Тэгээд aftercare дээр ч тэр play бол надад хийсэн хамгийн зөв сонголт байсан. I'm so happy with my choice. Тэгээд ер нь бол тийм байна. Тавчхан хэлгээд бол тав тух эмчтэйгээ харилцан холбоо тэгээд aftercare тэгээд бас эмчийн ур чадвар манай эмч бас 15 жил хамар засаж хамран дээр ажиллаж байгаа эмч хамрын бүр яг тийм хамран дээрээ ингээд бүр мэрэгчсэн эмч байгаа байхгүй. Тэгээ бас давхраа тавтан хийдэм юм бэлээ. Эмнэлэгний сонголт дээр бол нэг тиймэрхүү байна. Тэгээ хүмүүсээс надаас үн ханш асуусан байлээ. За тэнгууд нөгөө нэг ийм байгаа байхгүй. Үүн болохоор яг хамран дээр юу хийлгэхээс шалтгаалж ингээд үнэ нь өөрчлөгддөг. Жишээлбэл чи ингээд хамраа өндөрсгий гээл имплант хийлгээл бас ингээд үзүүрийн дэвшлүүлэх гээл ингээд мөөрс хийлгэх ч юм уу тийм нуудаас өөрчлөгдөн. Гэхдээ анхны одоо хамрын мэс засал байвал 3,900,000-аас 5 сая дотор байдаг. За тэнгууд хамрны давтан хагалгааны үндсэн үн болохоор 7 сая воноос эхэлж байгаа. Яг давтан болчингууд илүү үнэтэй болдог юм байлээ. Тэгээд хамгийн гоё юм нь шүү дээ. Манай эмнэлэг дээр 3 жилийн баталгаа өгд юм байлээ. Би бусад очсон эмнэлгүүдээс ер нь баталгаа асуусан чинь ерөөхдөө бол өгдөггүй гэсэн. Тэгээд нэрээ тийм байна. Баталгаа бас амар чухал байсан болохоор би баталгаанаас болоод эмнэлгээ сонгосон. Тэгээд хамгийн гоё юм нь бас ингээд солонгост очиод хаглаа хэлэх юм бол tax free-гээ онгоцын бодлоос авчиж олдог. Тэр нэг 10% tax free авдсан байлээ шүү. Тэнгүүд ингээ 5 сая воноор хамрын амгалгаанд орлоо гэхэд 500,000 вон буцааж авна гэсэн үг. Эмнэлэг болгон эмч болгон өөр үн ханштай байдаг юм бэлээ. Тэгээд эмнэлэг болгон л бараг л Монгол орчуулагчтай болсон. Эсвэл Монгол зууч бас байдсан байлээ. Плей эмнэлэг маань болохоор угаасаа Монгол орчуулагчтай дотор ажиллаа. Та миний влогнаас харсан бах минжээ гэд such a cutie. Тэгээд бас Сайна гэд миний нөгөө нүдний орчуулагч байсан шүү дээ. Нүдний лазерын орчуулагч маань бас ингээд зуучлалт юм байлээ. Тэгээд тэнгууд Сайнатай бас холбогдоод төгссөн эмнэлгүүд дээр ч юм уу те Монгол орчуулагчгүй эмнэлэг байвал ингээд холбогдоод явчих боломжтой юм байлээ. Одоо плей дээр болохоор хамгийн гоё нь 3 сард нэг ивент зарласан гэж хэлээ. Тэрэн дээр нь болохоор бүх хагалгаагаа 45 хүртэлх хувь хямдруулж урамшуул зарласан юм байлээ шүү. So that's really nice. Тийм би бас таадаг нөгөө түрхэж байгаа сарвны тос болон ингээд шарх идгээдэг тосоо харуулах гэсэн. Энэ болохоор ийм тос заяа. Энэ болохоор Maracaside Care гэдэг ийм тос юм байлээ. Энийг би одоо яа гарч ичрээд байна. Би сандраад байгаа юм бах та. Миний гарч ичрэл бас арай гайгүй болсон байсан. Гэхдээ яг одоо өнөөдөр хоол идэж амжаагүй болохоор тань гарч ичрээд ах шиг байна. Maracaside Care нь болохоор би яг 2 дахь 7 хоногоос эхлээд түрхэж гисэн энийг солонгосоос би захиж авсан. Яг л нөгөө нэг Effexin гэдэг тос эсэн шүү дээ. Тэр маань антибиотиктэй тос. Тэрийг хаалганыхаа дараа 2-7 хоног би шархнууд дээрээ түрхсэн. Энэ болохоор шарх идгээдэг тос гэсэн. Энэ тэгээ айгүй сайн юм шиг үлээ. Энийг би одоо хүртэл түрхэж байгаа. Одоо 1 сар болсон ч гэсэн. Тэгээд энэ болохоор Dermatrix гэдэг ийм Dermatrix гэдэг ийм тос байгаа. Энэ нь болохоор сорвны тос. Энэ солонгостой айгүй сайн юм байлээ. Тэгээ та одоо сорвн дээрээ түрхвэл энийг авбал зүгээр юм шиг байлээ. Плейдер бас нэг тос байлаа. Тэр нь болохоор яг давхраа махраа гэдэг илүү нэмгэн хэсгүүд дээр эдгэхэд илүү сайн тос гэсэн. Тэгээд ерөөдөө солонгосчууд хагалгаанд оронгуудлаа тосоо сорвны тосоо 3 сарын турш өглөө орой болгон түрхдэг гэсэн. Тийм тэгээ би та эдийн сорив харуулъя. Энэ сорив маань одоо ингэж харагдаж байна. Энэ дээр би ерөөсөө мейкап түрхээгүй. Хавирны маань сорив яг ингэж харагдаж байна. Тэгэд нэг яг ийм 2 см л сорив байгаа. Тэгээд энэ дээрээ ч гэсэн би сорвны тус амар сайн түрхнэ. Тэгэхгүй л би ч ингээ crop top юм үсэх дуртай. Тэгээд ингээд сорив харагдаад байвал тохон муу санагдсан. Тэгэхээр сорвны лазерт орнож гэж бодож байна. Сорвныхаа тусагч сайн түрхнэ гэж бодож байна. Тэгээд бас миний орсон Airbnb-нуудыг таад асуусан байлээ. Ихэд бол надад таалагдсан 2 Airbnb болохоор энэ хоёроос
Тэгээд үн ханш нь болохоор өдрөөсөө ч юм уу шалтгаалж өөрчлөгддөг юм байлээ. Жишээл сүүлд орсон Airbnb амар гоё хямдарсан байсан. Яагаад гэвэл яг Nikon-ы өмнө захиалсан болохоор яг тэр өдрүүдэд дүүрэх гээд хямдрал зарласан байсан. Ер нь бол надаа яг хагалгаанд ороход бол хотелоос илүү Airbnb-д буух нь илүү гоё санагдсан. Яагаад бол гэртээ хоол хийж идэх ч юм уу те махавал гоё хоол хийж идэх пэйжтэй хувцаач угаачсан. Тэгээд бүх юмнууд нь тийм байдаг болохоор за тэгээд хамрын хагалгааны влог part 2-ыг үзсэнд баярлалаа. Таад бас асуух зүйлүүд байвал доор комент хэсэгт бичээрэй. Би дандаа ингээд комментцуудад хариулахыг хичээдэг. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Bye.